зэвсэг дээрэмчинтэй халз тулсан 20 настай бүсгүйн хэрхэн асуудлыг зоригтойгоор шийдсэн тухай та бүхэнд үзүүлэхээр бэлдлээ. Хүн альва нэгэн гэмт хэрэгтэнтэй халз нүүр тулсан үедээ паникт орж сандрах, орилох, зүхтах, эсэргүүцэх гэх мэт үйлдэлийг бол рефлексээр хийдэг. Харин Флоридагийн Помпано Бичт байдаг жижиг гар утасны дэлгүүрийн 20 настай менежер бүсгүй асуудлыг арай өөрөөр шийдэж чадсан нь хүмүүсийн анхаарлыг их татаад байна. Юу болсон бэ гэхээр өглөө дэлгүүрээ нээгээд удаагүй байхад нь бол хамгийн ихний үйлчлүүлэгч эрэгтэй бол орж ирээд сонирхож байгаа гар утсаа үзэх нэрийдлэр команда байгаа гар бууг үзүүлж бүсгүйг бол одоо дээрэмдэж байна гэдгээ бол хэлсэн. Би энийг бол үнэхээр хийхийг хүсэхгүй байна. Гэхдээ бол би одоо өөрийн чинь дээрэмдөхээс өөр аргагүй болжээ гэдгээ бол илэрхийлсэн. Энэ үед бол менежер бүсгүй харин ч эсэргээр ямар ч сандарч твцсэн байдал гаргалгүйгээр их тайван намуухан дуугаар бол одоо надтай хамт үргэлж байдаг бурхны талаар хоёулаа ярилцъя гэсэн зүйл хэлэхэд бол дээрэмч маш их цочиж гайхсан. Тэгээд дээрэмчин залууч бас бурханд итгэгч байж таарад би үнэхээр ийм зүйл хийж байгаадаа өөрийгөө одоо харааж зүхэж байна. Үнэхээр одоо өөр сонголт үлдсэнгүй өрөнд орсон учраас дээрэм хийж байгаагаа бас тайлбарлсан. Хоорондоо харилцан яриа үүсээд менежер бүсгүй дээрэмчин залууг зогсоох талаар нэлээд ятгах эхэлсэн. Та үнэхээр сайхан нүдтэй юм байна. Ийм дээрмийн ийм муу зүйлийг хийх албагүй, та өөрөө зогсож болно. Хүмүүрт хүнд хэцүү үе ирдэг. Бурхан л бидэнтэй хамт байдаг. Та сүмд очиж ярилц, танд бас туслах, ажил олж өгөх хүмүүс байгаа гэх мэтээр одоо нэлээд синхруулах гэж оролцсон. Дээрэмчин залуу харин хэдэн ч доллар хамаагүй авчих санаатай одоо касси чинь үзье хэдэн доллар байна харуул гэж тулгсан. Дэлгүүр нээгээд удаагүй байсан учраас олигтой мөнгө кассанд нь байгаагүй. Тэгээ байгаа мөнгийг чинь авъя гэтэл алдсан мөнгийг надаараа эргүүлж нөхөж төлүүлнэ гэдгийг менежер бүсгүй хэлж л дээ. Үүнийг сонсоод угийн хүн чанар нь дотроос нь зулгаагаад эхэлсэн байсан нөгөө дээрэмчин маань арай үгүй хэлгүүдээ гэсээр одоо дэлгүүрийг нь бол одоо орхиж явсан байна. Ер нь зэвсэг дээрэмчинтэй халз нүүр тулчаад ийм тайван байж асуудлыг мэрэгжлийн хилцэл хийдэг цагдаагаас дутгааргүй ямар ч хохирлгүй шийдэж чадна гэдэг бол бас л мундаг байгаа юм шүү. Даанч эзэн татсан дээрэм хийх гээд жичирсэн залуу маань тэндээс гарч гутлын дэлгүүр дээрэмдээд маргааш нь баригдсан. Ингээд 15 жилийн ял авчээ. Энэ хэргийн мэдмээр нэг зүйл нь бүх дээрэмчид сүр батруулан орилж орж ирэн бууга гоцолцуулаад байдаггүй. Харин ч эсэргээрээ хүний анхаарал татахгүй тулд чимээ шууган тарилгүй сэмхэн дээрмээ хийх гэж оролддог юм байна. Уг нь энэ залуу менежер бүсгүй үгэнд ороод дээрэм хийхээ болсон бол амьдралынхаа 15 жилийг хорны ард өнгөрүүлэхгүй л байж. Тэгээд эцэст нь хэлэхэд амьдралд алдаж болохгүй боломж хүн бүрт тохиолддог гэсэн. Учир нь менежер бүсгүй оронд өөр хүн байсан бол цагдаа дуудаад өө юм болох байсан байх. Гэтэл тэгээгүй. Үүнийг дээрэмчин залуу атгах чадалгүй алдчихжээ. оны 5 дугаар сарын 18. Лос Анжелес хот өдрийн 1 цаг 5 минут. Magyar Cosmetica Spa гэх оо сайхны газар үйлчлүүлэгчид хумс хуруугаа янзлуулан нүүр гарандаа массаж хийлгэх үйлчилгээ аваад яг дуусч байх үед гэнэт их чимээ гарч хүчтэй дэлбэрэлт болдог. Цагдаагийнхан 911 дуудлагын дагуу яаралтай ирэхэд спад үйлчлүүлж байсан ээж охин хоёр дэлбэрэлтэнд өртөж нэлээд хүн дээр түлэгдэж гэмтсэн байсан ба хамгийн гол хохирогч болох уг оо сайхны спа салоны эзэн Ildiko Krajniak хэмээх өнгөр эмэгтэй дэлбэрэлтээс болж газар дээрээ нас барсан байлаа. Дэлбэрэлт маш хүчтэй болсон нь харваас илт байсан бөгөөд нэн даруй хавтаст хэрэг нээж цагдаа нар шалтгааныг олохоор шуурхайлдаг. Учир нь уг дэлбэрэлт нь ямар нэгэн санамсаргүй осол, газ хий алдах, цахилгааны гэмтлээс болж дэлбэрээгүй. Харин ар аргаар хийсэн тесрэг бөмбөг буюу санаатаагаар үйлдсэн дэлбэрэлт гэж тодорхойлогдсон байна. Үйлчлүүлж байсан ээж охин хоёрын гэрчилж хэлснээр Ildiko Krajniak тэдэнд үйлчилж дуусаад төлбөрийн картыг нь зурхаар лангуун дээр очиход тэнд гутлын хайрцагны хэмжээтэй илгээмж ирсэн байсныг Ildiko дөнгөж задлуу үгүй юу дэлбэрэлт болсон гэжээ. Тусгай шинжээчид дэлбэрэлтээс үлдсэн уул мөр хохирлыг судлаад уг бөмбөгийг нэлээд туршлагатай
олон удаа иймэрхүү бөмбөг хийж байсан хүн үүнийг үлджээ гэдэг тодорхойлолт гаргасан байдаг. Хэргийг мөрдөж байх явцад 64 настай Стивен Билл хэмээх ирээс цагдаа нарт уурлах хүлээж авдаг. Тэрээр спад дэлбэрэлт болсон гэж мэдээ харлаа. Ildiko-той холбогдож чадахгүй байна гэж цагдаа руу ярьсан байна. Стивен бол уг гоо сайхны спа салооны үйл ажиллагааг явуулахад Ildiko-д тусалдаг бизнесийн хамтрагч юм байна. Гэхдээ үүнээс ч өөр шалтгаанаар холбогддог. Ildiko Стивен хоёр анх 2016 онд хосууд хоорондоо танилцдаг Tinder аппликейшнаар танилцсан болцож эхэлсэн байна. Жил хагас болцсны дараа романтик харилцаагаа дуусгаж зөвхөн бизнес хамтрагчаараа л үлдсэн гэж Стивен энэхүү харилцаагаа тайлбарлаж байв. Гэтэл Ildiko гэр бүлтэй байсан буюу нөхрөө араар нь хуурдаг байсан гэсэн үг. Түүний нөхөр дэлбэрэлт болсныг сонссон даруйдаа спа дээр яаралтай ирж эхнэрээ тэнд байсан эсхийг, гэмтсэн эсхийг асуудаг хэдий ч харамсалтай нь түүнийг эхнэр нь нас барсан таагүй мэдээ өгцдөг. Цагдаа нар нөхрийг нь хамгийн дөрүүнд хардаж байцаалт авч гэрт нь нарийн нэгжлэг хийсэн боловч ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй. Мөн эхнэрээ өөрөөс нь өөр эртээ болцдог байсныг ч огт мэддэггүй байсан байна. Мөрдлөгийн явцад Ildiko бас нэгэн эрэгтэйтэй холбоотой байсныг нь илрүүлсэн бөгөөд түүнийг Scott гэдэг Ildiko-гийн шинэхэн амраг байжээ. Тэд хэрэг гарахаас хэдхэн 7 хоногийн өмнө казинод танилцсан бөгөөд 8 хоногийн өмнө хамтдаа Ildiko-гийн төрсөн газар Унгар улс руу явж амраад дэлбэрэлт болдгийн урд өдөр нь буцаж Америкт ирцгээсэн байна. Цагдаа нар өөр нэгэн зүйл олж мэдсэн нь Ildiko Унгар явхаас өмнө Сан Франциско руу нисэж бас нэгэн эртээ уулзсан байдаг. Түүний нэрийг Лазло Зарбо гэдэг бөгөөд Ildiko тэр хоёр on and off хаяада уулзаас салцдаг харилцаатай байжээ. Яасан ч олон ирчүүдтэй уулздаг байсан гэж мөрдөгчд бодсон нь ойлгомжтой. Гэвч Лазло Зарбогоос дэлбэрэлттэй холбоотой ямар нэгэн сэжигтэй зүйл гарч ирээгүй. Харин хамгийн ихэнд дурддагдсан амаргийн харилцаатай байснаа болж бизнес хамтрагчаараа үлдсэн гэх Стивен Биллээс хэд хэдэн анхаарал татгууц зүйл гарч ирсэн нь тэрээр гэртээ бага аврын пуужин хийдэг хобби сонирхолтой. Сонирхол нэгтэй хүмүүстэй хамтраад тоглоом маягийн бага аврын пуужин хийдэг байсныг нь мөрдөгчд мэдэж авсан. Пуужин хөөргөх тесрэх бодисуудыг ашиглаж хэрхэн ямар хэр хэмжээтэй тесрэлт үүсгэхийг мэддэг. Нэг ёсондоо X амраг Ildiko-г үхэлд хүргэсэн дэлбэрэлтийг хийж чадах бүрэн боломжтой гэсэн үг. За ингээд түүнийг байцаалтанд дуудаж гэрт нь бас нэгжлэг хийсэн бөгөөд гэрээс нь олон төрлийн тесрэх дэлбэрэг аюултай бодис гарч ирсэн. Бас байцаалтын үеэр тэрээр Ildiko-г илхээмжийг онгойлгож дэлбэрч өгсөн гэж ярьсныг мөрдөгчд нэгтлэн яагаад та Ildiko-г тэр хайрцагтай илхээмжийг онгойлгосон гэж мэдэж байгаа юм бэ гэж асуухад сонин дээр тэгж бичсэн байсан шүү дээ гэж Стивен хариулсан. Гэтэл сонин дээр зөвхөн хайрцагтай илхээмж хэлбэртэй бөмбөг дэлбэрсэн талаар л мэдээлсэн болохоос хэн тэр хайрцгийг онгойлгосон талаар юу ч дуртаагүй байсан. Гэсэн хэдий ч мөрдөгчд энэ нь түүнийг алуурчин гэдгийг нотлох хангалттай нотлохоо биш гэж үзэн хэд хэдэн байцаалтын дараа Стивенийг зүгээр явуулсан. Гэхдээ нууцаар тагнаж эхэлсэн байдаг. За ингээд 2019 оны 2 дугаар сард тесрэх бөмбөгөнд орсон бодисууд болон бусад эд ангиуд цахилгааны утас гэх мэт зүйлс Стивен Биллсийн гэрээс олдсон эд зүйлстэй яг таг таарч байгаа хариуг шинжээчид гаргаснаа мөрдөгчдөд хэлдэг. Үүнээс гадна Стивений банкны гүйлгээнүүдийг нь хөөж шалгаж үзээд дэлбэрэлт болохоос 7 хоногийн өмнө тесрэх бөмбөг хийсэн хайрцгаа худалдаж авсан болохыг. Дараа нь өөр нэгэн дэлгүүрээс тесрэх бөмбөг ажиллахад хэрэгтэй 9 вольтын батарей худалдаж авсан нь батлагддаг. Мөн утасны байршлаар нь Ildiko-г Унгарт байх үед нь хаалттай байсан гоо сайхныхан спа салонд нь хэд хэдэн удаа очсныг тогтоосон бөгөөд хайрцагтай тесрэх бөмбөгөө тэр үед орхисон нь тодорхой. Нэмээд Ildiko-гийн дотны найзтай бичиж байсан Стивенээс айж байна. Тэр намайг яаж ч магадгүй гэсэн мессежийг мөрдөгчд олж авцгаасан.
Ингээд 2019 оны 3 дугаар сард цагдаа нар Стивен Биллийг 1-р зэрэглэлийн хүн амны хэрэгээр баривчилдаг. Түүний шүүх хурал 2022 оны 6 дугаар сард эхэлсэн хэдий ч Стивен хэрэгээ огт хүлээхгүй байсан учраас мөрдөгч нар түүний гэрээс хурааж авсан тесрэх бодис болон бөмбөг хийсэн эд ангиудаар нь яг адилхан батарейгаар ажилладаг бөмбөг хийж хайрцаглан Ildiko-гийн гоо сайхны салон спатай яг адилхан тогтчулсан загварын өрөөнд хиймэл хүний дүрснүүд байршуулж тесрэлтийг явуулж туршихад жилийн өмнө спад дэлбэрсэнтэй яг адилхан үр дүн үзүүлж хамгийн гол нь манекен хиймэл хүний дүрснүүд амиа алдсан Ildiko болон шархтаж бэртсэн үйлчлүүлэгчидтэй яв цав таарах шарх гэмтлийг авсан байдаг. Ийхүү 2023 оны 6 дугаар сард ахин шүүх хурал зарлаж Стивен Билл бүх насаар нь 20 ял оноосон байна. Калифорни мужид 2006 оноос эхлэн цаазын ялыг халсан учраас хүн амны хэрэгтнүүд бүх насаараа хоригдох ял авдаг болжээ. Уг нь боломжийн тогтсон бизнестэй, сайхан амьдралтай, гэр бүлтэй Унгарын цагаач хүүхэн өөрөөсөө болж амиа алджээ гэж бодогдлоо. За нэгэн азан шовоосон Австрали ирийн түүх хуваалцаар бэлтлээ. Австралийн Мельбурн хотын Билл Морган гэгч ир 1998 онд машин барьж явж байхдаа зүрхний шигдээс болсноор 14 минут клиник үхэлд оржээ. Эмч нарын хэлснээр тэр бол маш азтай байж амьд үлдсэн байна. 2-7 хоногийн дараа эдгэрч эмнэлгээс гарсан. За тэгээ эмнэлгээс гараад удаагүй нэгэн дэлгүүрээс хусдаг хонжуур цуглаа аваад азан ахин шавааж 17,000 Австрали долларын үн бүхий цоошин Toyota Corolla машин хоцсон байна. За энэ түүхийн сонсоод Мельбурн хотын телевизээс уг автомашин хоцсон түүхээр нь богинохон хэдхэн минутын бичлэг хийхээр болж азтан Билл Морганыг цуглаагаа анх авсан дэлгүүр дээр нь авчирчээ. За зураг авалтын сценар нь бол их энгийн. За мань нэр суглаа аваад машин хоцсон мэтэр жүжиглэх байсан. За тэгээ мань нэр мөнгө төлөөд суглаагаа аваад хусаж арилгаад нүдэндээ шитгэж чадаагүй. За яагаад вэ гэхээр зэрэг мань хүн анх машин хоцсноосоо хэд дахин их буюу 250,000 Австрали долларыг жинхнээсээ хоцсон байсан байна. За тэгээ эргэн тойрон байсан бүх хүмүүс шок. Мэдээж Австрали даяар бөөн сенсац болсон. Үнэхээр одтой азын одон гийсэн ийм нэгэн гоё түүхтэй даруухан ир Австралид амьдарч байна. Subscribe, like, share дараарай. Түр баяртай. I won 250,000, honey. I have.